За энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдлэгт тусал нэмэр болох үүднээс витамин, амин тэжээл, ашиг тусын талаар хүргэж байгаа лээ. Өнөөдөр та бүхэндээ витамин D3, K2 гэж юу вэ? Энэхүү бүтээгдэхүүн маань ямар ач тустай, хэрхэн биед нөлөөлдөг талаар танилцуулах гэж байна. За витамин D3, K2 нь дархлааны системийн хамгийн хүчтэй дэмжих премиум витамин. Үлийн улирлын томуу, амархан ядрах, дархлаа сулрах, ханиад үрэх үед танд яг хэрэгтэй нэмэлт витамин D3, K2 гэсэн байна. Яагаад энэ витамин дархлаанд хамгийн үр дүнтэй вэ гэж та бодож аж магадгүй. Тэгэхээр миний олж уншсанаар гэх юм бол D3 нь биеийн дархлааны гол хөшүүрэг. D витамин дутагдвал бие, вирус, бактерийн эсрэг маш их ажилладаг. Өндөр тунтай D3 нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж хамгаалтын үйл ажиллагааг эрчимжүүлдэг байна. K2 нь D3-ийн зөөлөн аюулгүй бүрэн дүүрэн ажиллуулна. K2 витамин нь D3-ийн үйлчлэгээнийг тэнцвэржүүлж биед зөв хүртээснээр дархлааны системийг доктортой ажиллаулдаг байна. За супер шимэгддэг софт гел, коксин тос. Энэ хослол нь D3, K2-ыг биед 2-оос 3 дахин хурдан бүрэн шингээж үр дүн мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. D3, K2 нь идэвхтэй бодисыг шууд цуснд хүргэн ходоодонд биш. Тэм учраас ходоод өгдөггүй гэж санаа зовох шаардлагагүй юм байна. Цуснд шууд хүргэдэг юм байна. Нарийн гидсэнд задардаг тул витамин бүрэн шингэж дархлааны эсүүдэд шууд хүрдэг. За танд гарах бодит ашиг тусна гэвэл өвчин тусах магадлал эрс багасдаг юм байна. Ханиад томоноос хурдан идэх нь аргаг ядаргаа сүлдлийг бууруулна. Биеийн хамгаалах чадварыг тасралтгүй дэмждэг. Хүдний улиралд дархлааг хүчтэй байлгадаг гэсэн байна. За тэгээд яагаад энэ витамин онцгой вэ гэвэл D3 витамин нь дархлааны системийг дэмжиж кальцийн шимэгдлийг нэмэгдүүлнэ. K2 витамин кальцийг ясанд зөв байршуулж судас хатурхаас хамгаалдаг юм байна. Хосолсон хэрэглээ кальцийн зөв шимэгдэлд бүрэн шимэгдэн эрүүл яс, эрүүл зүрх болон зүрх судсыг маш сайн хамгаалж өгдөгөөр давуу талтай юм байна. Хэрэглэх заавар нь гэвэл өдөрт 1 софт гелийг хоолны дараа уун, ус эсвэл бүлээн шингээр дарууж уух тохиромжтой. Жирэмсэн хөвгөл их болон өвчтөе хүмүүс уухдаа эмчийн заавраар болон эмчийн зөвлөснөөр уух хэрэгтэй юм байна шүү. За нэмэлт давуу талууд нь гэвэл D3, K2 нь генийн өөрчлөлтгүй, глютен агуулаагүй, шар буурцагны орцгүй. Бөгөөд дархлаагаа хамгаалж ясаа бэхжүүлэхэд D3, K2 хослон уух нь хамгийн үр дүнтэй гэсэн байна. Ингээд өнөөдөр та бүхэндээ мэдлэг тусал нэмэр болох үүднээс витамин D3, K2 гэж юу вэ танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.